Сайн уу? Ярилцсан булангаараа та бүхэндээ өөрийн туршлагаас хаваалцахаар шийдлээ. Энэ нь ямар туршлага вэ гэхээр хүүхдийн хэл яриатай холбоотой зүйл байгаа. Манай одоо хүүхд маань 24-өөс 25 оны хичээлийн жилд 3 нас одоо 5 сар хүрээд анх удаага цэцэрлэг тамирагдаж эхэлсэн. Тэгээд эхний сар ер нь ямар нэг асуудал гарахгүй явагдсан болохоор зөөрөө юм байна да гэж бодол явагдсан. Харин сарын дараанаас одоо хүүхдүүдийг майжих нүр амд нь бэртэл учруулах гэсэн ийм зүйлүүд удаа одоо гомдлууд ирж эхэлсэн л дээ. Тэгээ энэ явж өөрийнх нь хэл яриатай холбоотой болж таарсан. Тэгээ хүүхд маань нөгөө хэл яриагаар ойлголцож чадахгүй болохоор тэрийг бухимдаад тэр зүйлээ хүүхд майжих ч юм уу иймэрхүү зүйлээр илэрхийлээд байсан мөлий. Тэгээд энэ нь одоо эргээд эцэг их бид нартай одоо холбоотой болж таарсан л да. Одоо хүүгээ ой гарантаагаас нь одоо baby TV гэж байдаг гэсэн. Тэрийг үзүүлээд одоо гарч салхилахтаа хүртэлтэй одоо хүүхдүүдэд зөвхөн тэрэн дээр тавьж хитүүлээд унтуулах зорилготой л би одоо гаргадаг гэсэн. Одоо гаднах орчинтой хүүхдэд харьцахгүй гэх юм уу нэраагаас хүртэл нь тэгээд гаднах орчны янз бүрийн юу болж байгаа гэхлээр тэр зүйлийг хүүхд ер нь мэдрээгүй өссөн гэх юм уу 3 нас хүртэл. За тэгээ коронавигийн үед төрсөн хүүхд учраас одоо нийгмийн харилцаанд ороогүй ерөөсөө л гэртээ л ингээ байж идэг байсан. За иймэрхүү харилцаанууд тэгээд би алхам тутамдаа хүүхдтэйгээ өөрөө харилцаа үүсгэж яваагүй байсан мөлий. Энэ алдаануудаас болсон. Мөн ном уншиж би одоо төрсөн цагаас нь ихсүүлээд ном уншиж өгч байгаа. Нөгөө эрүүл мэндийн шалтгаанаас болоод хүүхдэд анхаарах тэр анхаарлаа одоо орхитуулсан. Тэгээд номоо орхисон гэх юм уу. Тэгээд энэ мэтлэн одоо хүүхдтэйгээ ерөөсөө харилцах, нийгэм шиг харилцаа үүсгэх гих зүйлүүд орхитуулаад одоо зурагтын дэлгэцийн хамааралтай болгосон учраас хүүхд маань удаан хэлд орсон 3 настай байж хэдэн одоо ингээ үг яриад байгаа хэрнээ тэр нь надаас өөрхөн ойлгохгүй ч юм уу тийм иймэрхүү байсан болохоор миний хүүхдэд одоо ийм асуудал үүссэн. Тэгээд эргээд ямар арга хэмжээ авсан бэ гэхээр хүүхдээ тухайд маш хэцүү байсан ч гэсэндээ цэцэрлэгтэн таслалгүй харин эрт одоо хэдхэн цаг унтлахын цагийн наан ингээ авдаг ч юм уу тийм хүүхдээ нийгэм шиг тэр зүйлийг тасалдуулахгүй тулд ингээ багштай тэгж тохиролцоод тэгээд хүүхдтэй байнга тогтмол одоо ном уншдагаараа уншиж өгөөд хүүхд маань нийгмийн харилцаанаас хоцрохгүй явж байгаа болохоор тэгээ хүүхдээ авах өгөх тэгээд ер нь бүхий л цаг хугацаанд хамт байхдаа ер нь ингээл яриа л байдаг гэсэн. Тэгээ багш нь ч гэсэндээ айгүй сайн бас тусалсан. Хэл яриан дасгал одоо цэцэрлэгт байхад нь одоо хийлгэжсэн гэх мэтчлэн тийм. Тэгээ ер нь хүүхдтэйгээ харилцах номер 1 чухал. Дэлгэцийн хамаарал одоо тэр хэл яриа хөгжих тэр огцон тэр цэцэрлэгтийн үеүүд нь бид зүгээр энийг хориглох хэрэгтэй. Тэгээд ном амар чухал. Номыг хүүхдүүдтэйгээ харилцан ярьж энэ юу байна гэж номын зурагтай гоё номнууд зөндөө гарсан. Тэдгээрийг одоо хүүхдтэйгээ харилцан ярилцаад ингэж өнгөрүүлэх. Тэгээ хүүхдээ одоо наад шиг ээжүүд байдаг бол тэгж одоо тэрэн дээр одоо хүүхдийг аваад зөв унтуулах зорилготой гарч авах биш. Орчин тойронд нь юу болж байгаа, шувуу нисэж байгаа, тэнгэрт одоо сар гарсан байна, нар гарсан байна гэдэг ч юм уу, үйл байна гэдэг ч юм уу, орчин тойронд юу болж байгааг харуулах, сонсгох, ярилцах тэр боломжийг өгөх нь их чухал юм билээ. Тэгээд энэ дугаараараа та бүхэндээ хэл ярианы тухай өөрийн одоо болсон бодит түүхээс ингээд туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Тэгээд баярлалаа та бүхэндээ.